Өглөөний мэндийг өргөжтэй ажлын хөтөлбөрийн маань 5 гарын дугаар та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. Настай хамт студид Сувдан Номын Эрдэнээр ажиллаж байна. Тэгэхээр анхаарах хөтөлбөрийн хэсэгтээ бид юуг онцолж ярих вэ гэхээр Японы эдийн засгийг онцолж ярих болно. Тэгэхээр өргөжлүүлэн анхаарах хөтөлбөрийн хэсэгтээ анхаарлаа хандуулцгаая. Тэгэхээр Японы эдийн засгт яалтчгүй анхаарлаа хандуулахаас одоо өөрсдөө одоо цаг үе таарч байна. За миний өргөх мэдээлэл юу вэ гэхээр йений ханш одоо сүүлийн 40 жилд байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрсэн тухай мэдээлэл. За тодруулах юм бол йенийн одоо Америк доллартай харьцах ханш нь 162.4 йен даваад явчлаа. За тэгэхээр энэ бол зүгээр нэг уналт биш. За бүр сүүлийн одоо 40 жилд одоо хамгийн доод зэг доод зэгтээ хүрсэн юм тохиол болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1986 оноос хойш йен одоо ингээдлийг хямдарч байсан удаагүй. За тэгвэл яагаад ингэж йен унаад байгаа вэ гэвэл шалтгаан нь ердөө Америк нэгдсэн улс болон Японы одоо хоёрын хүүгийн зөрүүний одоо асуудалтай холбоотой. За нэг талаас Америк нэгдсэн улсын бодлогын хувь маш өндөр байгаа болохоор хөрөнгө оруулагчид йенээ зараад илүү одоо ашигтай Америк доллар руу одоо хошуурч байгаа гэсэн үг. За мөн Токиогийн хувьд гэл 4-р сарын сүүл 5-р сарын ихээр йений уналтыг тогтоохын тулд бас түүхэнд байгаагүй одоо хамгийн өндөр дүнтэй буюу 11.7 тэрлион йен. За үүнийг доллараар харьцуулбал 72.2 тэрбум долларын одоо ийм интервенц хийсэн боловч үр дүнгээ өгөөгүй за ханш буцаад унсан ийм одоо үйл явдал болсон. Тэгэхээр энэ бол бараг 70-аар одоо хувингаар ус сутгахтай ижилхэн ийм үйл одоо явдал болсон гэсэн. За тэгэхээр одоо яг цаашид яах вэ гэхээр зах зээлийнхээ яг одоо Японы төв банкыг хараад амсгаа дараа хүлээж байгаа гэж ойлгож болно. За Японы сангийн сайд бид хэдийд ч одоо хариу арга хэмжээ авахд бэлэн гэдгийг бол мэдэгдсэн байгаа. За гэхдээ шинжээчтэй үзэж байгаагаар бол Японд дахиад хичнээн одоо интервенц буюу ханшийг докторжуулах зорилгоор валют худалдаж авах эсвэл зарах үйлдэл хийсэн ч одоо нэмэргүй за зүгээр л цаг хугацаа очих арга гэж шинжээчдийн зүгээс бол харж байгаа. За илүү тодруулах юм бол Commonwealth Bank of Australia-гийн валютын стратегч Carol Kong хэлэхдээ бол Японы сангийн яам йенийг дэмжихээр дахин интервенц хийх нь тодорхой. За зөвхөн хизээ гэдэг нь асуудал болоод байна. Гэхдээ ямар ч интервенц одоо энэ үнийн одоо ханшийн өсөлтийн ерөнхий трендийг эргүүлж чадахгүй. Бид 2027 оны ихээр ханшийг за 164 хүрнэ гэж тамгалж байна гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За мөн StoneX-ийн зах зээлийн алхах шинжээч Matt Simpson-ийн хэлснээр бол сангийн яам боломжтой бол оролцохыг хүсэж байгаа ч за одоогоор Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн хатуу бодлогын эсрэг одоо сүрж зогсож байгаагаа мэдж байгаа тул хөдөлж чадахгүй байна. Хэрвээ энэ 7 хоногийн Америк нэгдсэн улсын эдийн засгийн одоо дата холбооны нөөцийн сангийн одоо зөөлөн бодлогыг дэмжсэн үзүүлэлтэд гарах юм бол сангийн яам одоо долларын сулралыг одоо даван хүчтэй хөдөлж магадгүй гэсэн ийм одоо байр суурьтай байна. За товчхондоо бол ер нь одоо бүх зүйл Японоос биш Америк нэгдсэн улсаас хамаархаар байгаа. Тэгэхээр ер нь Японы эдийн засгийг ингээд том зургаар нь харах юм бол одоо яг ямар нөхцөлтэй байгаа вэ? Тэгэхээр саяны энэ одоо йений сулрал буюу долларын одоо йений эсрэг чангарж байгаа энэ нөхцөл байдал сүүлийн 2011 оноос хойш хүчтэй явж байгаа ийм тренд гэж ойлгож болно. За яагаад ийм нөхцөл үүссэн бэ гэдэг нь маш сонирхолтой. За яагаад ийм нөхцөл үүссэн гэхээр Японы тэр том хүчтэй байсан эдийн засаг өнөөдрийн нөхцөлд ингэж одоо суларж байгаа гэдэг нь одоо юуг илтгэж байгаа юм гэхээр Япон хэтэрхий их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг зах зээл рүү оруулж байгаа гэдгийг бол харуулж байгаа одоо ийм нөхцөл байгаа. За үүнээс гадна бол хамгийн том асуудал нь юу юм гэхээр маш хямдхан зээлийн хүү буюу бараг хүүгүй шахуу одоо төв банкны зээлийг бол Япон одоо ийм бодлогын хүүгээр бол тогтоосонтой холбоотой. 2016 оноос хойшоо үргэлжилж байгаа энэ одоо эдийн засгийг дэмжихийн тулд хийж байгаа тэр бодлогын хүүгийн хасах төвшөнд байсан тэг төвшөнд бас нэлээд урт хугацаанд явсан. Одоо ингээд сүүлийн 24 оноос хойшоо бол эргээд 1% хүртэл бол өссөн байгаа. Одоо энэ нөхцөл нь юуг харуулж байгаа юм гэхээр эдийн засгийг л ерөөсөө дэмжихийн тулд юм. Тэгэхээр энэ бүхэн юунаас эхэлтэй гэхээр ер нь бол Японы тэр том байсан эдийн засаг яагаад өнөөдөр ийм нөхцөлд орсон гэхээр хүн амын өсөлттэй холбоотой нэгдүгээр асуудал нь. За хоёрдугаар асуудал бол хүн амын хөгшрөлттэй буюу дундаж ажиллах одоо тэр насны хүмүүсийн тоо бол одоо илүү одоо настай болж байна л гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр нийт одоо хүн амын 65 орчим хувь нь уучлаарай 65 наснаас дээш насны хүмүүс бол нийт хүн амын 30% руу бол төгсөж байгаа. За энэ бол өөрөө маш том асуудлыг дагуулсан юм явдал болсон. За ингээд бүгдээрээ бас тодорхой хүүгийн одоо нөхцөл байдал ямар хөө байгаа гэдгийг бол бас дэлгэцэн дээр харъя. За одоогийн бидний ярьж байгаа йен
хэмжээний сулрал буюу долларын чангарж байгаа нөхцөлийг бол одоо энэ графикаас бол харж болохоор маш хүчтэй буюу одоо ер нь бол санхүүгийн хэллэг дээр бол sharp гэж хэлдэг, flash гэж одоо бас хэлдэг. Тэгэхээр энэ хүчтэй өсөлт юутай холбоотой юм гэхээр Японы төв банкнаас хийж байгаа тэрхүү интервенцийг одоо энэ нөхцөлийг бол дагуулад байна гэж харахад болохоор байна л да. Учир нь маш их хэмжээний йенийг зах зээл рүү нийлүүлэх шаардлага байгаа. Гэхдээ зөрүүлээд бас хажуугаар нь бас тэр доллар нийлүүлэх шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр доллар нийлүүлэгдэж байгаа буюу түрүүнд мажгаа яриандаа бас дурдж байна те 11 их 80-ын йенийг бол бас тийм долларын хэмжээтэй бол зах зээл рүү нийлүүлээд байгаа боловч илүү хямдхан болоод байгаа нь ерөөсөө системийн хувьд асуудал байгааг илтгэж байгаа. Хэрвээ ер нь бол зах зээл рүү нийлүүлэлт долларыг илүү нийлүүлээд йенийг илүү хумихын ийм бодлого руу шилжиж байгаа үед бол уг нь бол энэ доошоо график байх хэвээр боловч энэ нь одоо хүчтэй нөлөөлж чадахгүй байна гэдгийг бид нар энэ хүн нөхцлүүдээс харж болохоор байна л да. За мөн үүнээс гадна бас 2016 оноос хойшоо явсан яг энэ цэнхэр график нь бол бодлогын хүүгийг харуулж байгаа. Бодлогын хүү бол хасах 1% явж исэн буюу зах зээлд ерөнхийдөө хадгалаад бас мөнгөн орлого олохгүй. За мөн зээл авах нь бол хамаагүй л ашигтай буюу одооний бидний энэ яриад байгаа carry trade гэдэг ойлголт бол энэ чинээс үүссэн байна. Тэгэхээр мэдээж Японоос очоод хямдхан зээл аваад тэр авсан зээлээрээ гадагшаага гараад хөрөнгө оруулалт хийгээд ахаар илүү их одоо ашигтай ийм нөхцөл байна л да. Тэгэхээр маш тогтвортой одоо ашиг олох одоо ийм одоо систем тогтчихсон байгаа гэдгийг бол харж байна. За энэ шар зураас нь юу үзүүлж байгаа юм гэхээр Японы дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн үзүүлэлтээр ерөнхийдөө харуулж байгаа. За сүүлд бол 1.8% та 2026 оны эхний улирлын нөхцлөөр бол гарсан. За ер нь бол яг зөв энэ хийж байгаа үйл явдалтай холбоотойгоор эдийн засаг бол тэлж байгаа нь бол тэлж байгаа. Гэхдээ хүссэн хэмжээнд хүрэх хэмжээний одоо тийм хурдцтай тэлэхгүй байгаа гэдгийг бол илтгэж байгаа. Тэгэхээр Японы хувьд энэ бүх асуудал юун дээр очиж одоо хамгийн сөрөг дагаврыг дагуулах вэ гэхээр ард иргэд дээр л буу. Ард иргэдийн авж байгаа цалин нь өөрөө доллар эсрэг хямдарч байгаа учраас гадагшаага явдаг ч юм уу те эсвэл төлбөр тооцоо хийж байгаа хүмүүсийн хувьд бол маш хүнд тусаж байгаа. За эсрэгээрээ зарим салбарууд одоо зарим хэсэгт нь бас давуу талыг үүсгэж байгаа. Тэр нь юу юм гэхээр илүү одоо үйлдвэрлэгч нар ч гэдэг юм. Эсвэл бол аялал жуулчлалын салбарт бол эргэн нөлөөлөл үзүүлдэг. За ягаад ялангуяа аялал жуулчлалын салбарт эргэн нөлөөлөл үзүүлдэг юм гэхээр гаднаас доллартай байгаа ч юм уу өөр гадаад валюттай байгаа хүмүүс ирээд илүү их одоо үрэх боломжтой болж ийн гэсэн үг л дээ. Тийм болохоор иргэдээсээ хэцүү байгаа гэдэг нь илүү хөдөлмөр шаардж байна. За нөгөө талаас гаднаас ирж байгаа хүмүүсийн хувьд бол илүү одоо хямдханаар аялах боломж нь бий болчихж байгаа. Тэгэхээр Японы хувьд бол мэдээж аялал жуулчлалын маш том аттракшн газар. Тийм учраас бол эдийн засгийг бол яг хөө энэгээрээ илүү одоо дамжуулж бас тэлэх бас ийм бодлого бас байдаг л да. За Турк дээр бол ялангуяа маш их харагддаг. За ийм нөхцлүүд бол байгаа шүү. Тэгэхээр үргэлжлүүлээ совдаагаас асуухад түүгээ эргээд харах юм бол 1900 одоо 90-ад оны сүүлээр болсон Азийн санхүүгийн ямрал бас дэлхийн эдийн засагт нөлөөлж исэн. Тэгэхээр яг одоо үүсэж байгаа энэ нөхцөл байдал ер нь олон улсад яаж нөлөөлөх боломжтой вэ? За тэгэхээр бас түрүүн дурдж штэ тий carry trade-ээс болоод энэ бүх асуудал гарч байна гэж хэлж байна. Тэгэхээр мэдээж бол яг дотооддоо бас инфляц өсөж байгаа Японы хувьд бол тэгэхээр гадаад орнуудад яаж нөлөөлөх вэ гэхээр за одоо Японы экспортын бараг дэлхийн зах зээлд хямд болгож байгаа л да энэ асуудал. Тэгэхээр бусад одоо өрсөлдөгч Азийн одоо орнуудад яг өөрсдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хадгалахын тулд за валюта хүчээр сулруулахаас бас өөр аргагүй болно гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ дэлхийн зах зээл дээр бас Азийн орнуудын дунд за валютын дайм бас ерөөдөө үүснэ гэдгийг бас мэргэжилтнүүд бол онцлоод байна л да. Тэгэхээр мөн одоо Япон улс нь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын одоо бондын хамгийн том гадаад одоо эзэмшигчдийн нэг байгаа даа. Тэгэхээр йенийг хамгаалахын тулд за Японы засгийн газар гадаад валютын нөөцөө бүрдүүлэх зорилготойгоор одоо эзэмшиж байгаа Америкийн нэгдсэн улсын бондыг их хэмжээгээр ерөөдөө бас зарах эрсдэл үүснэ. Тэгэхээр ингэж зарснараа ерөөдөө бондын үн унаад за одоо өгөөж нь ерөөдөө өснө гэсэн үг. Тэгэхээр энэ нь дэлхийд даяар зээлийн хүүг нэмэгдүүлэх бас эрсдлийг үүсгэх ийм томхон аюулуудыг бас дагуулгаар байна л да. Тэгэхээр гарах хөдлийн нэг сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Үргэлжлүүлээд үзэгчдээ бидэнд яг одоо шуурхай мэдээ орж ирсэн байна. За Антропик компанитай холбоотой. За тодруулах юм бол Америкийн нэгдсэн улсын засгийн газар Антропик компани шинэ загваруудын хоргийг цуцалсан гэдгийг бол албан ёсоор
хэдэн хормын өмнө мэдээллээ. Тэгэхээр хиймэл оюуны салбарт өрнөөдөөс хамгийн томоохон сөргөлдөөн гэж бол энэ үйл явдлыг хэрэгжилж болно, хийлж болно. Тэгэхээр Америк нэгдсэн улсын худалдааны яамнаас Anthropic компани одоо Cloud Fable 5, за Mythos 5 загварууд тавиадсан экспортын хатуу хоригоо за албан ёсоор цуцалж байгаа байна. Тэгэхээр өмнө нь яг юу болсон байсан бэ гэдгийг товчхон иргэн сануулхад Америк нэгдсэн улсын засгийн газраас үндэсний аюулгүй байдлыг хамгаалах за удирдамжийн дагуу энэ сарын эхээр уг загваруудын хандлтыг бүрэн хаалгаад байсан. За тэгээд тэр ч байтугай бүр Америк нэгдсэн улсын дотор болон гадна байгаа гадаадын иргэдийг тэр дунд Anthropic компани өөрийнх нь гадаад ажилтнуудыг хүртэл өгөх систем нэвтрэхийг хатуу хоригдж исэн. За тэгээд энэхүү хориг нь тэгвэл одоо захиурын хөндийн удирдлагууд болон хөрөнгө оруулагчдын зүгээс асар том шүүмжлэлт агуулсан учир нь бол мэдээж яг энэ цаг үед бол бүгд найрамдагчдад ард улсын нээлттэй одоо open source загварууд маш хурдтай хөгжиж за Америкийн технологитой өрсөлдөхүйц хэмжээнд очиж хамаагүй хямд өртөгтэйгээр зах зээлийг эзэлж эхэлсэн. За үүн дээр бол Трампын засаг захиргаа Anthropic-ийг хязгаарласнаар хятадын хөгжүүлэгчдод Америк нэгдсэн улсын одоо гүйцэж төрүүлэх одоо үнэт цагийг зүгээр одоо бэлгэлж байгаас ялгаагүй гэж бол салбарынхан төвшиж байсан. За энэхүү хоригийг цуцлахад юу нөлөөсөн бэ гэхээр одоо Америк нэгдсэн улсын худалдааны сайд Howard Lutnick одоо цагталтаа Anthropic компани цагтл хэлээсэн байна л да. Тэгэхээр сайд Lutnick-ийн хувьд бол итгэмжлэгдсэн түншүүр буюу сонгогдсон хэд хэдэн компани холбооны агентлагуудад Mythos 5 загварыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхэлж олгосон байна. За тэгээд түүний хувьд бол мэдээлэл аюулгүй байдлыг хангах за цохих хамгаалтын систем бүрдсэн гэж үзсэн тул энэхүү хоригийг бүрэн цуцлах үндслэл болсон гэж бол ойлгож байна. Тэгэхээр цаашид одоо яах вэ гэхээр Anthropic-ийн хувьд бол загваруудыг зах зээлд дахин нэвтрүүлэхэд хамтран ажилласан хүмүүс болон хүлээстэй бас иргэжтэй бас талархсан гэдгийг бол их судснаа бол дамжуулан мэдгдсэн байгаа. Тэгээ шинжээчдийн үзэж байгаагаар бол энэхүү шийдвэр нь хиймэл оюуны дэлхийн одоо уралдаанд Америк нэгдсэн улс давуу байдлаа хадгалахад маш чухал алхам боллоо гэдгийг бол хэлж байсан. Тэгэхээр ийм сонирхолтой мэдээлэл гарсан байна. Тэгэхээр ажлын хөтөлбөр төр хугацааны дараа эргүүрүүлж болно. Ажлын хөтөлбөртөө эргэн хавтаа мөрөл үзэгчтэй. Тэгэхээр макро эдийн засгийн эхний хэсэгт бид чипний зах зээлийн талаар ярилцах болно. Тэгэхээр чипний зах зээлийн талаар бидэнтэй ярилцахаар Art Securities үнэт цасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх Лавс өргөн манай студид хүрэлцээрээ байна. Танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. Тэгэхээр та хоёроос соёлонгаас нь асуугаад ерөн сүүлийн үе чипний зах зээлд юу болоод байна? Сүүлийн мэдээлэлээс хуваалцвал. Тэгэхээр шинжээчээсээ бас эхлэе. Ер нь бол сүүлийн үед бол энэ яг санах хойно чипнууд бол нэлээх эрэлттэй. Дээрээс нь хувьцаануудын ханшиж гэсэн маш хүнд өсөлтийг үзүүлж байна. За онцлог хувьцаанууд гэвэл одоо микроны хувьцаа юм. За он гарснаас хойш бараг 300% өслөө. Дийлэх хөрөнгө оруулагч нарын анхааралд ер нь бол орчлоо. Тэ хувьцаа эзэмшигчнэр хөрөнгө оруулагч нарын гэсэн анхаарал ер нь төртсөн маш том компани нэг болсон. За дээрээс нь Солонгосын бас 2 компани байна. Хоёулаа бараг 1.4 их найдын үнэлгээтэй. Samsung болон SK Hynix гэдэг компаниуд орсон явж байгаа.
За эдгээр компаниуд бол маш өндөр борлуулалтын орлоготой. Жишээ нь Micron-ы хувьд бол сая 2 дугаар улирлын борлуулалтын орлого бол 41 тэрбум долларын борлуулалтын орлоготой. Тэрбум доллар, Америк доллар шүү дээ. За энэ маань бол одоо жишээ нь өмнөх жилээс харьцуулахад бараг 300% өсөлт. Тэ. Дээрээс нь нөгөө чип чинь өөрөө санах хувийн чип чинь өөрөө ялгаа маш өндөртэй шүү дээ. Жишээ нь Nvidia-гийн чипнүүд бол зөвхөн одоо логистик болон одоо тооцоол хийдэг. Дээрээс нэг AI сургалт хийдэг те сургах тийм механизмэр бол чип маань гүйцэтгэдэг бол одоо энэ Micron, Samsung, Hynix зэрэг чипнүүд бол зөвхөн санах хувийн чип буюу дата центр дээр ашиглагддаг ийм чухал чипнүүд бол байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бас нэмээд хэлэхэд яг энэ санхой гэдэг асуудал сүүлийн жилүүдэд яагаад ийм одоо хүчтэй өсөд байгаа юм гэхээр за мэдээж одоо бидний өмнөх одоо мэддэг байсан тэр одоо дид бүтц буюу видеокарт гэж хэлээд байгаа. Тэгээ энэ видеокартанд бас санхой чип өөрөө ордог ийм нөхцөл байдал байна л да. Тэгэхээр яг одоо энэ нөгөө AI-г хөгжүүлэхийн тулд дид бүтц хэрэгтэй. Тэр дид бүтцэд дахиад нэмэх нь тэр санхой чип хэрэгтэй болж байгаа. За үүнээс гадна бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа бүх одоо энэ электрон ухаалаг девайсууд те одоо эднэрт бол бүгдэнд нь бас санхой одоо шаардлагатай болж байгаа. Тэгэхээр дэлхий дээр урд нь нөгөө нэг үйлдвэрлэгддэг байсан хэмжээний санхой чипний хэрэглээч өөрөө олон одоо салбарлууд нэмэлтээр хэрэг болонгууд эргээд одоо эдгээр компаниудын хувьд бол одоо үйлдвэрлэлийн явц нь гүйцэхэ болж байгаа гэсэн үг. За үүнээс улбаатай бол дэлхий дээр шортж буюу одоо хомсдол үүсэж байгаа ийм нөхцөл байж байгаа. Тэгэхээр одоо SK Hynix ч гэдэг юм уу Samsung, за Micron те эдгээр компаниудын үйлдвэрлэгчдийн хувьд илүү одоо араас нь тэр үйлдвэрлэлийг одоо маш хүчтэйгээр нэмэгдүүлж байгаа асуудал байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үйлдвэрлэл хомсдолд орчихсон байгаа учраас үнэн нэмэгдээд байгаа. Тэгэхээр эдгээр компаниудын нөгөө ашигт одоо ажиллагаа тийм ашигт нэмэгдээд байгаа. Маш өндөр байна тийм. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо томоохон өсөлтүүд энэ компаниудын үнэлгээнд дээр нь ороод байгаа гэж бол бид нар харж болохоор ийм нөхцөлтэй байна. Ер нь сая хэллээ шүү дээ зах зээлд хомсдол бий болж байгаа гэж байна. Тэгэхээр ер нь чипний хомсдол хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна. Энийг бас шинжээчдийн зүгээс юу гэж харж байна? Түрүүн би бас хэлжлээ. Ер нь бол дата центрт маш чухал эрэлтвэл байгаа тийм. Тэгэхээр дата центр маань өөрөө маш том байгууламж босдог. Бодорой 2 жилийн үйл ажиллагаа шаарддаг. Тэгэхээр ер нь бол оргил үе нь би бол 2 жилдээ. Тэгэхээр чи өнөөдөр 26 он гэдэг чинь 28 он хүртэл оргил үе бол явагдана гэж харж байгаа. Тэрнээс хойш ер нь бол удаашрна гэсэн үг. За одоогийн байдлаар бол яг одоо Nvidia бусад одоо томоохон чипний үйлдвэрүүд бол түрээсэнтэй яг нөгөө AI-г сургадаг чипнүүд бол сүүлийн үед одоо энэ memory chip бол ялтчгүй хамгийн эрэлт хэрэгцээ бол үүсээд байна. Тэгэхээр энэ маань бол 28 он хүртэл ерөнхийдөө бол өсөлтийг бол хадгалаад явах боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар нөгөө бид нар өсөлт уналт гэж цикл хараад байна шүү дээ. Nvidia-гийн хувьд бол нөгөө оргил цикл төр ирсэн. Одоо нөгөө доктортой байдал дээр явж байна. За memory chip бол яаж юм гэхээр өсөлттэй үед ирэл ирчээд байна тийм учраас маш өндөр өсөлтийг бол үзүүлж байна. Samsung бол нэг он гарснаас 150 өсчлээ. SK Hynix нэг 300, Micron бас 300 өсчлөө. Тэгэхээр цаашид өсөхгүй гэхээр ер нь бол өсөх потенциал байгаад байгаа. Өсөлтийн үед ирж байгаа. Яг зөв тийм. Жишээ нь би 26 оны таамгийг бол шинжээчнэр бол Alizé-ний гаргацсан тоог нь бол гаргацсан байгаа. Тэн дээрээс харуул жишээ нь Micron-ыг бол зах зээлийн үнэлгээ бол одоо нэг их найд. Гэхдээ борлуулалтын орлогыг бол нэг 115-аас 135 тэрбум доллар гэж таамаглаж байгаа. Энэ маань бол өнгөрсөн жилүүдэд харьцуулбал дандаа 300% байсан. Тэ 200-аас 300 өсөлтийг бол гүйцэтгэх гэсэн юм таамаглаж байгаа. Гэхдээ үнэлгээний хувьд бол одоо би яг нэг шинжээчийн зүгээс хэлэх гээд байна шүү дээ. Тэ гол үнэлгээг бол бид нар бол нөгөө price earning харьцаагаар бол гаргачдаг шүү дээ. Хамгийн амархан өргөн оруулагч нар гаргадаг. Тэн дээрээс forward PE харьцааг бол харах хэрэгтэй. Энгийн PE-гээс forward PE ялгаа бол ирээдүйн ашиг дээрээс нь үнэлждэг гэсэн. Одоо энэ таамагаас нь 26 оны таамагаас. Тэгээ үнэлэнгүүт Micron-ы хувьд бол нэг 8-тай гарсан. Samsung болон SK Hynix-ийн хувьд бол бас нэг 6-аас 8 хооронд гарч байгаа. Тэгэхээр энэ маань бол бусад нөгөө чипүүдийн үнэлгээтэй харьцуулахад маш хүнд байгаа. Ер нь хямдхандаа орчод байгаа гэсэн. Бусад чипнүүдийг харьцуулбал Nvidia нэг том чипүүд байгаа шүү дээ. Aurora, Broadcom, AMD, Intel зэргүүдийг харьцуулангууд тэд нар дандаа 50, 30-аас 50 хооронд байгаа. Зарим баг Intel-ийг бол бүр Америкийн засгийн газар бүр дэмцээр одоо бүр forward PE баг 100 гарцсан явж байгаа маш өндөр үнэлгээтэй. За харин Micron-ы хувьд бол 8 гэдэг бол маш хүнд байгаад байгаа. Тийм. Тэгэхээр одоо шинжээч энэ таамагт хүрч чадвал ер нь бол
одоо хувьцааг нь авахд бол ер нь боломжийн гэж хараад байгаа. Гэхдээ би хөрөнгө оруулагч нар зөвлөд хахад яг ийм чиглэсэн компаниг биш ETF-ийг авах их зүгээр гэж бодож байгаа. Сүүлийн үед энэ нөгөө яг энэ санах хойно чип чинь өөрөө ETF-тэй болсон. Сая 4 сараас сүүлийн ETF-үүд бол гараа явцсан байна. Тэрийг авал бидний энэ Samsung, Hynix, Micron зэрэг бүх компаниудыг багцсан ETF-ийг шууд авчих. Тийм. Тэгж Тэгэхээр дундаж бүтээгдэхүүн яг зөв. Тэгээ нэг компани юу гэхэд бусд нь ингээд жин дараад ер нь боломжийн өртгөөд ундашлаа. Энэ дээр бас нэгэн зүйлийг сонирхууллаад хэлэхэд ийм нөхцөл байгаа. Одоо эдгээр үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх үү гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр яг ийм одоо өсөлттэй шаардлагатай байгаа үед үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмчихээр ямар асуудал үүсдэг вэ гэдэг дээр эдгээр одоо компаниудын бас захирлууд өөрсдөө саналуудыг хэлсэн л дээ. Тэгэхээр бид нар хэрвээ энэ том эрэлт байхгүй болчих юм бол тэр том үйлдвэрээр бид нар яах вэ гэдэг асуудал өөрөө бидний хувьд бол хамгийн том асуудал гэдэг юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт одоо ийм одоо бүтээгт одоо үйлдвэрийн чадлыг нэмэгдүүлэхэд бол оруулсан гэдэг нь өөрөө бизнесийн хувьд асар том эрсдлийг дагуулдаг учраас бид нар ийм алхам хийхдээ бол одоо маш болгоомжтой хандах болно. Баг багаар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ шууд одоо томоохон хэмжээний үйлдвэрүүд бариад нэмэгдүүлчих боломж байхгүй гэдгийг бол бас тайлбарлажсэн. Тэгэхээр одоо бүгд найрамд Солонгос улсын компаниуд Samsung, SK Hynix компаниудын хувьд бол ийм огцон өсөлттэй байгаа тий. Тэгэхээр цаашид бас одоо хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 500 тэрбум долларыг одоо хөрөнгө оруулах болсон гэсэн мэдээлэл бас байх шиг байна. Тэгэхээр ер нь Нёгийн хувьд энэ огцон өсөлтийг ер нь юу гэж харж байна? Эндээс бид яг юуг ажиглаж харах хэрэгтэй юм бэ? 500 тэрбум гэдэг бол нийт одоо зах зээлийн эрэлтэнд бол одоо маш бага хувиар л нөлөөлнө. Одоо яагаад бүр одоо юу гэдэг их $80 зарцуулахгүй байгаа гэдэг л асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өсөлт бол одоо өсөлтийн үед бараа бүтээгдэхүүний үнийг өндөр байлгах тактикийг ерөнхийдөө үйлдвэрлэгч нар барьж байгаа. За хэрвээ цаашдаа магадгүй одоо ингээд дараагийн өөр одоо парт ч гэдэг юм уу хэсэг ч юм уу одоо яг энэ AI-г хөгжүүлэхэд илүү шаардлагатай болоод эхлэх юм бол магадгүй энэ зах зээл өөрөө унах учраас энийг бол нэмэгдүүлэхгүй. Тэгэхээр өөртөө хэлж байгаагаар бол яг 10 жил байна гэж хэлж байгаа. Бид нар бол 10 жилийн энэ бол зах зээл бол эрэлттэй өсөлттэй хэвээрээ байна. Гэхдээ бид нар бол үйлдвэрлэлийн нэмчих юм бол энийг унгаачих учраас энийг бол цаашдаа нэмэхгүй гэдгийг одоо баг багаар нэмнэ гэдгийг одоо тэр сонирхлол илэрхийлээд байна л да. Тэгэхээр хувьцааны үнэлгээнүүдийн хувьд бол магадгүй санхүүгийн үзүүлэлтүүдээс харахад бол асар хямдхан байгаа компаниуд бас энэ дотор бас нэлээдгүй харагдчихлаа л да. Гэхдээ нөгөө энэ өсөлт маань одоо 26 онд л ингэж өсөж шүү дээ. Гэхдээ 27 28-нд бол ийм хүчтэй өсөлт дахиж үл явахгүй. Доктортой өсөлт явах гэж харж байгаа. Тийм учраас яг одоогийн 300% шиг дахиж өсөхгүй гэсэн үг шүү дээ. Доктортой баг өсөлтүүд бол явна. Гэхдээ төрөөс үнэлгээний хувьд бол хямдхан байгаа. Тэгэхээр жигний тухайн яриагаа энэ хүрээд өндөрлүүлээ. Өргөжлүүлээд хэдүүлээ газрын тос болон инфляцийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр Ираны дайнаас үүдэлтэй бас газрын тосны ханш буцаад $70 хүртлээр буурсан байгаа. Тэгэхээр хэрвээ яг дайн инхийн хилцээрт хүрээд хүрэх юм бол одоо их тавин эргээ тогтох юм бол инфляц ер нь хэдийн хугацаанд буурах боломжтой вэ? Үнийг над чи юу гэж харж байна? За түрүү хэлсэн ер нь бол хэлж штэ та манай хөтлөгч маань инх тайван ер нь дийл маань хийгдэх гээл ер нь бол явагдаад байна. Гэхдээ яг бас баталгаатай биш те. За гэхдээ ер нь бол яг эхний хилцээрийн шатанд бол хормоз зоолог бол нээсэн байгаа. За энэ маань бол ер нь бол цаашид танкер гэж ярьдаг шүү дээ. Яг газрын тосны одоо ганц урсгал хормон зүй болоо чинь ганц урсгалын нэг нь. Тэрийг бол одоогийн байдлаар 6 сарын сүүлээс л харахад ер нь бол өдөрт дунджаар бол 20 танкер бол анги явж идэг. Хөлгөө онгоц гэсэн үг шүү дээ. Дунджаар ер нь хэвийн байдалд бол 70-аас 80 танкер явж байсан. Одоо бол 20 гээд ер нь сэргээд байгаа. Өмнө нь бол баг тэг байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол нэг 20 гэдэг чинь ер нь бол маш боломжтой сэргэлтэл явж байна. За энүүний мэдээгээр бол газрын тос $100-аас унсаар хагаад одоо $70 ороод ирлээ. Тэгэхээр ер нь шинжээчнэр юу гэж харж байна гэхээр газрын тосны ханш бол $70 гэдэг бол инфляцийг бол бууруулах магадaltaй гэж харж байгаа. За ер нь бол $100-аас дээш давцсан байхад бол инфляц бол дунджаар 1.5 өссөн байна. 1.5 өссөн. За одоо $70 хэвийн байдалд орцсон бол шинжээчнэр юу гэж харж байна гэхээр энийг бол 1%-аар буурах бүрэн боломжтой. Ойрын жилдээ гэсэн 26. Инфляцийн яг зөв 1%-аар буурна гэсэн. Одоогийн байдлаар бол 4.2%-тай инфляц байгаа. Тэгэхээр ер нь бол 3.2 л бол орчно гэж харж байгаа. Газрын тосны ханш $70 дээр доктортой байгаа байвал тий. Цаашид тэрийг өсчүүл энэ маань бол дахиад нөгөө бодлогын түвшинд бас хүнд болоод эхэлж байна гэж харж байгаа. Дээрээс нь нөгөө инфляц маань өөрөө ганц
одоо нөгөө хэрэглээний үнийн индекс гэж байгаа шүү дээ. Энэ маань өндөр байгаад байвал мэдээж бодлогын хөв бол өсгөнө гэж хараад байгаа. Тэ төв банк маань. За харин ингээд уналттай байгаад байвал инфляцийг унвал бодлогын хөв цаашид буурах боломжтой. Тэгэхээр эдийн засаг болон хөрөнгөний зах зээл дээр энэ маань маш сайн тохио гэж харж байна. Газрын төсний уналт маань өөрөө эдийн засагт маш сайн тохиолж байна. Тэгэхээр нё одоо 4 сар хугацаанд энэ дан үргэлжлэлээ. Тэгэхээр одоо харьцангуй нөгөө хүмүүст энэ нөхцөл байдал одоо дасал болох тийшээ хандж байгаа. Ялангуяа одоо хөрөнгөний зах зээлийн төлөвчтэй хувьд. Тэгэхээр ер нь дан эхлэх үе мэдээлэлтэй харьцуулахад хөрөнгө оруулагчид одоо энэ дайны байдлыг одоо яг яаж хүлээж авч байна? Тэгэхээр яг саяны инфляцтай холбоотой ялангуяа одоо жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарын хувьд бол иймэрхүү мэдээнд бүр илүү их одоо өртөмтгий байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал бол сая бас лав сургуулийн шинжээч бас тайлбарлаж байна. Эргээд 3.2% дээр буюу дайн эхлэхээс өмнөх хувь дээр инфляцийн түвшин очих юм бол Төв банк яарж одоо нэг өөрийнхөө бодлогын хүүг бол дээш нь өсгөх шаардлагагүй болж байгаа. Тогтвортой болно. За магадгүй эргээд тэр 3.2-оос зорилттой түвшин болох 2% руугаа ойртох юм бол эргээд одоо зах зээлийг илүү чөлөөлөх, тэлэх одоо тэр бодлого руугаа буюу бодлогын хөв бууруулах ийм нөхцөл рүү шилжиж таарна л да. Тэгэхээр яг зах зээл дээр харах юм бол сая өнгөрсөн 4 сарын хугацаанд бид нар яг энэ технологийн компаниудын өсөлтийг л онцлоод байгаа болохоос биш бусад одоо mid market ч юм уу эсвэл small market cap гэж хэлдэг. Одоо жижиг компаниудын хувьцааны үнэлгээ бол нийтээрээ бол ерөнхийдөө багасж ирсэн. Ялангуяа технологиос бус салбарууд гэх юм бол. Тэгэд энэ одоо багасж ирсэн нөхцөл нь эргээд одоо одоогийн байдлаар бол тогтож байгаа шиг харагдаж байна. За одоо жишээ дурдах юм бол Russell 2000-ын хувьд бол одоо ингээд сүүлийн хэдэн жилүүд хамгийн доктортой үе дээрээ явж байгаа одоо нөхцөл рүү шилжлээч гэдэг юм уу ийм мэдээлэлүүд гарч ирсэн л да. Тэгэхээр энэ том болон жижиг одоо нийт зах зээлийн хэмжээтэй компаниудын хувьд бол одоо харилцан адилгүй л одоо дайны нөхцөл байдал нөлөөллөө гэж болно. За мөн сектораараа бас өөр байдаг буюу одоо салбараараа өөр байдаг тийм. За яг ингээд дайны нөхцөл байдлыг эхэлж хахад за 1-р сард бол Венесуэлтэй хийсэн асуудлаас болоод яг энэ одоо эрчим хүчний компаниудын ялангуяа уламжлалт одоо гэж хэлээд байгаа тийм газрын тоос эрчим хүчний компаниудын одоо үнэлгээ бол өсөж ирсэн. За үүнийг дагаад тэр уламжлалт гэж хэлээд байгаа буюу хатуу тэр коул буюу нүүрсний одоо олборлолтыг хийдэг компаниудын үнэлгээ өсөж явах жишээ тийм. За тэгээд эргээд дайны нөхцөл байдал намжиж байгаа үед бол одоо нөгөө өсөлт орсон томоохон эрчим хүчний компаниуд маань эргээд бол бараг 30-аас 40% ч гэсэн үнэлгээ нь буусан компаниуд бас харагдчихлаа л да энэ дунд. Ийм нөхцөл байдалтай л харагдчихна. Тэгэхээр дайны үед бас хөрөнгө оруулагчид яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За зарим салбарууд бас яг арай эсэргээрээ одоо огцом өсөлт үзүүлэх юм уу тийм одоо гарч ирсэн. Тэгэхээр бас эдийн засгчид бас инфляцийн огцом нэмэлтийн талаар бас энэ эрсдлийн талаар бас одоо анхааруулсаар ирсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын одоо шийдвэрээ гаргах дээр тэгвэл одоо юун дээр анхаарвал одоо цогцолтой бай. Ер нь бол нөгөө хөрөнгөний зах зээл чинь өөрөө ханшиг хамгийн түрүүн шингээждэг. Газ нэг зүйл шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол дай баг инхий хэлцээрт хүрх гээд байна. Хүрх гэж ийн гэдэг дийл явагдаж ийн гэвэл төрүүлээ өсчдөг тий. За хэрвээ хэлэлцээр амжилтгүй бол хувьцааны зах зээл ер нь бол ундаг. Тэгэхээр бидний хувьд бол яг энэ геополитикийн нөхцөл байдлыг маш сайн ажиглаж байгаа. За хэлэлцээрийг бол амжилттай болцсон гэж үзээд ер нь бол хувьцаанууд аль хэзээний өссөн байгаа дээ шүү дээ. Одоо бол баг оргил all time high хийцэн. Тэгэхээр бол хөрөнгө оруулагч нар бол аль хэзээний ашигуудаа хэрэгжүүлээд явж байгаа шүү тий. Алт энтер бол яаж юм гэхээр бол унаад хэлж шүү дээ тий. Ер нь бол баг дайн баг зогссон гэдэг мэдээгээр алт бол унж. Өмнө нь бол өсдөг байсан бол одоо эсэргээрээ одоо нөгөө алт чи өөрөө доллараар илэрхийлдэг. Хэрвээ дайн зогсчвол алт чинь өөрөө маш тийм чанга зүйл шүү дээ тий. Хэрвээ доллар маань өсчвөл. Тэгэхээр бидний хувьд бол одоогийн байдлаар бол хувьцааны зах зээл бол ер нь бол нэлээд сайн өсөж байна. Гэхдээ бидний ер нь бол бондын худалдаа авалтаас авахд маш зүгээр гэж харж байгаа. За дээрэс нь хувьцааны хөрөнгө оруулалтаас авах зүгээр. Гэхдээ би түрүү ярьсан шүү дээ. Авах гэж байгаа бол яг энэ ETF-ийн чиглэл рүү хөрөнгө оруулалт их зүгээр. За дээрээс нь софтверийн хувьд бол нэлээд самжлаа. Одоогийн байдлаар техник төр зүгийн манай Нёл харсан байгаа. Гэхдээ ер нь бол софтверийг авах гэж байгаа бол одоо IGV ч юм уу те ETF-үүдийг бол авах их зүгээр гэж харж шүү дээ. Тэгэхээр одоо газрын тос инфляцтай холбоотой яриагаа энэ өрөөд өндөрлөе. За өргөжлүүлээд макро эдийн засгийн одоо төсөл хэсэгтээ
биткойны талаар ярилцъя гэж бодож байна. Би бол хувьдаа ингээд мэрэгжлийн хүмүүсээс биткойны талаар асуух их дуртай. Тэгэхээр хамгийн олон биткойныг одоогоор эзэмшиж байгаа MicroStrategy компани өөртөө байгаа бүх одоо биткойноо зарж магадгүй гэсэн ийм мэдээлэл гараад байна. Тэгэхээр үүнийг бас юу гэж болох вэ? Энэ компаниуд ашиг авч гин үү эсвэл за болиё гэд бууж өгч гин үү? За зарим биткойныхоо зарим хэсгийг зарж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Тий. Тэгэхээр урд нь MicroStrategy компани бид нар зөвхөн одоо биткойныг худалдаж авнаа л гэдэг байсан бол энэ эргээд нэг өөрчлөгдөж байгаа юм нөхцөл харагдаж байна л да. Энэ өөрчлөлтийг болохоор яг өөрсдөө бол ингэж тайлбарлаж байна. Бид нар тодорхой хэмжээний санхүүгийн богино хугацаад өрийг санхүүжүүлэхийн тулд бол өөрсдөндөө байгаа биткойноос бол зарах боломжтой болсон гэдгийг бол хэлсэн. Сая 6 сарын 29 гэдэг чинь өчигдөр те. Өчигдөр SEC-д өгсөн F8 формынхоо одоо тэр хүрээнд бол яг энэ мэдээллийг хийсэн байгаа л да. Тэрэн дээр юу гэж байгаа юм гэхээр урд нь бол дандаа бид нар хадгална гэдэг үсэн бол одоо бид нар заавал одоо бүгднгийн одоо ингээ хадгалаад байх биш, илүү эдийн засгийн эргэлтэнд оруулна. Өөрсдийнхөө одоо богино хугацаанд тэр өрийн циклийг дарна гэдэг мэдээллийг оруулсан нөхцлөөс болж бол ерөнхийдөө өнөөдөр өглөөний энэ биткойны 58 орчим мянган нөхцөлийг бас харуулж байгаа шиг байна л да. Тэгэхээр энэ нь юуг илэрхийлж байгаа гэхээр биткойноо зараад байна гэсэн үг ерөөсөө биш ээ. Бид нар хямдрах тусам нь бол худалдаж авна. Гэхдээ шаардлагатай үед бол бага хэмжээгээр бид нар зарах боломжтой гэдгийг бол одоо энэ одоо F8 формоор бол ерөнхийдөө харуулсан байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сард бас энийг хийсэн. MicroStrategy-ийн хувьд. За урд нь бол ерөөсөө ийм нөхцөл харагдаж байсан үл дээ дандаа л худалдаж авдаг гэдэг. За тэгээд одоо дахиад нэг хийх гэж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бол шинжээчд өгж харж байгаа гэхээр 20 орчим мянган биткойныг бол одоо зах зээл рүү борлуулах ийм боломжтой байгаа юм байна. За ингээд тухайн компани өөрийн санхүүгийн одоо хагас жилийн тайлангаар бол бас илүү эерэг нөхцөлийг харуулах гэж байна гэдэг буюу компанийнхаа хувьцааны үнэлгээг бас аврах ийм одоо нөхцөлийг бол одоо бүрдүүллээ гэж харж байна. Яагаад гэж байгаа юм гэхээр одоо саяны өнгөрсөн 25 оны биткойны all time high буюу хамгийн өндөр түвшин дээр байсан үнэлгээнээс MicroStrategy ойролцоогоор 60-70% чад байгаа байхгүй хувьцааны үнэлгээ. Тийм болохоор бол өөрсдийнхөө бас хувьцааны үнэлгээг аврах ийм алхам хийлээ гэж бол бас тайлбарлаж байна. Тэгэхээр манай лавгагийн хувьд ер нь одоо энэ ханшийн хөдөлгөөн биткойны ханшийн хөдөлгөөнийг юу гэж харж байна? Бүх цаг үеийнхаа одоо үнэтэй харьцуулах юм бол бараг 2 дахин бага. За бүр ер нь 2-оос ч илүү 2 хэд чинь тийм дахин бага байна. Тэгэхээр үнээр арилжаалж байна. Тэгэхээр ер нь үүнийг юу гэж харж байна? Яг хөө хөрөнгө оруулагчийн зүгээс бол уналтыг бол бас боломжийг шаарддаг шүү дээ. Ямар ч хөрөнгө оруулагч нь уналтыг шаарддаг. За биткойныг бид нар бол шууд тэд хүрнэ эсвэл тэд гэсэн таам хэлэхэд нэлээ хэцүү. Тэ эрэлтний нийлүүлэлтийн хуулийг бол харахад хэцүү. Гэхдээ миний хувьд юу гэж харж байна гэхээр бид нар бол доллар cost average буюу өтөг дундчлах аргыг ашиглаад хэрвээ биткойныг сонирхож байгаа хөрөнгө оруулагч нар байвал багаар тогтмол дүнгээр аваад их зүгээр гэж харж байна. За гэхдээ авах гэж байгаа бол түрүүнээс бас MSTR гэдэг тааштай. Тэрийг бол бид нар бол бас авах гэж байгаа бол өртгөхийн дундчлаад бага дүнгээр аваад их зүгээр. За миний хувьд бол нэг одоо бол нэг 59 мянга авцаа байгаа та биткойн. Тэгэхээр бол хэрвээ уналт явна гэж үзэж байгаа бол нэг 40 мянга 45 мянга руу л орох байх. Тэ. Хэрвээ тэгж үзэж байгаа бол бид нар бол дахиад нэг өртгөөл дундчлаад багаар аваад зүгээр шүү гэж би бол харж байна шүү. Тийм биткойн дээр бас нэг зүйлийг нэмээд ярихад урд нь байснаас нөхцөл байдал өөр болсон гэдгийг шинжээч маш их онцолж байна. Яагаад тэгэхээр урд нь бол зөвхөн жижиглэнгийн хөрөнгө оруулагчид буюу ритейлерүүд хөрөнгө оруулдаг гэсэн бол одоо ETF-үүд гарсан буюу одоо институт хөрөнгө оруулагч нар илүү хөрөнгө оруулах боломжтой болсон. Тийм болохоор илүү одоо суурьтай бүтээгдэхүүн болсон гэдгийг бол тайлбарлаж байгаа. Урд нэг унахаараа юу гэдэг 70-80% ингэж ундаг гэсэн бол одоогийн уналт бол ер нь 50% гэдэг бол нэлээд бас хансан үн байна гэдгийг бол бас шинжээч тайлбарлаж байгаа. Мэдээж одоо энэ хүү өгж байгаа мэдээлэл бол одоо та бүхэнд илүү одоо мэдээллийн чанартай гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Та бүхэн өөрсдийнхөө шинжилгээг бас хийж ялангуяа ийм өндөр эрсдэлтэй одоо хөрөнгө оруулалтын одоо бүтээгдэхүүнүүдэд бол маш болгоомжтой хандах нь бол зүйтэй гэж бас санал болгох байна. Тэгэхээр бидний ярилцлага бас их үр өгөөжтэй болж байна гэж харж байна хувьдаа. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуугаад бид ер нь зуны зах зээлийн хөдөлгөөнд ер нь юу нөлөөлөхөөр байна? Манай хоёулаа хариулвал зочноос эхэллээ. Зун бол ер нь дэлхийд даяараа бол ер нь бол нэг амарчдаг шүү дээ тийм амралт аваад хүмүүс ер нь бол их тийм зах зээлийн хувьд л их тийм тайван байдаг. За харин зах зээл маань өөрөө тайван гэдэг маань одоо түрүү хэлсэн геополитикийн нөхцөл байдал хэрвээ гайхуудажгүй болчвол
бид нар яах вэ гэхээр ер нь бол хувьцааны ханшил бага зэрэг өсөлтөөр ажиглагддаг. Хэрвээ геополитик маань хүндэрчүүл уналт бол явах бас боломжтой. Тэгэхээр тэрийг бол тэгжил харах хэрэгтэй хөрөнгө. Миний хувьд яг хуу зуны нөхцөл ялангуяа 7 дугаар сар бол яг энэ жилийн дунд хэсэг тэгээд хагас жилийн тайлангууд маш эерэг гардахтай холбоотой өсөлтүүд угаасаа явдаг зах зээл дээр. За тэгээд миний хувьд яг одоо ямар зүйлийг санд болгох юм гэхээр би илүү салбараар нь сонирхолтой санагдаж байна л да. Тэр нь бол аялал жуулчлалын салбар. Тэр дундаа нөгөө онлайн захиалгын компаниуд байдаг. Тэр компаниудыг бол анзаарах нь зүйтэй. Яагаад тэгэхээр одоо бас бид нар дэлхийн хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болж байгаатай холбоотойгоор эдгээр компаниуд бол маш их ачаалттай байгаа гэдгийг мэдэгдэж байгаа. За мөн захиалгын хэмжээ бол маш өндөр дүүрж байгаа гэдэг мэдээлэлүүд байгаа учраас ер нь бол дунд одоо тайлан дээр бол нэлээд бас боломжууд харагдах юм болов уу гэж харж байна. Үнийг дагсан одоо нөгөө хүмүүсийн бас хөрөнгө оруулагчид бас яг ингэж харж байгаа. Тийм учраас ер нь бол энэ хоёр нийлсэн ийм нөхцөл бүрдэх боломжтой л гэж харж байна. Маш гоё санаа гарч ирж байна тийм. Би дээрэс нэмээ хэлчихье. Airline бас их зүгээр шүү. Airline бизнес. Airline гэдэг нь нөгөө онгоцны бизнес гэсэн үг шүү дээ тийм. Аялал жуулчлал хөгжиж байгаа, дэлхийн хөл бөмбөгийн авраг гэл хүн болгон зорчиж байгаа. Дээрэс нь газрын тосны ханш нам байна тийм. Тэгэхээр нөгөө Airline бизнес чинь өөр ямар үед дундг вэ гэхээр газрын тос өндөр үед дунддаг. За харин газрын тос нам үед өсдөг тийм. Тэгэхээр бидний хувьд бол Airline хэмжээний бас харуул зүгээр. Бас авах гэж байгаа ETF-ийн авах хэрэгтэй сангийнхаа ETF-ийг аваарай гэж зөвлөе тий. Тэгэхээр манай студид хүрэлцэн ирж сонирхолтой өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бид Art Securities үн цаасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх лавх сүрэнтэй макро эдийн засгийн сэдвүүдээр ярилцаад байна. За хэсэгхэн хугацааны завсарлагын дараа эргээд студидд олцгаая. Ажлын хөтөлбөртэй иргэн тавтаа морил үзэгчтэй. Ингээд хөтөлбөрийнхаа төгсгөл хэсэгт бид өнөөдрийн онцлог мэдээллүүдийг хүрэхэд бэлэн болсон байна. За хамгийн ихэнх танилцуулах мэдээлэл бол Америкийн нэгдсэн улсын медиа болон за харилцан холбооны хамгийн одоо томоохон компани бол Comcast компани түүхэндээ байгаагүй их том шийдвэр гаргасан талаар мэдээлэл. Тодорхойлох юм бол эх 1 жилийн хугацаанд тэд татвараас чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр за олон нийтэд нээлттэй арилжаалагдаг тусдаа 2 компани болох ийм шийдвэр гаргасан байна. За тэгэхээр бизнесээ яг яаж хувааж байгаа вэ гэхээр за нэг талдаа цэвэр медиа, entertainment тал буюу за шинэ NBC Universal компани одоо болж хуваагдж байгаа. За үүнд бол бидний сайн мэдих Universal кино студиуд, за Peacock стриминг платформ, NBC Sovog, за Universal-ийн тоглоомын паркууд, за мөн Европын хамгийн том телевиз оператор болох Sky одоо багтж байгаа. Тэгэхээр үүнийг Comcast-ийн одоогийн хамтран одоо захирлын үүрэг гүйцэтгэж байгаа Майк Кавана удирдгаар болсон байна. За нөгөө талдаа технологи дэд бүтцийнхаа тал буюу үндсэн Comcast компани. За тэд бэлэн мөнгөний одоо урсгал сайтай өндөр хурдын интернет, өргөн холбоо одоо кабелийн сүлжээний бизнесийг авч үлдэж байгаа. За энэ нь Америкийн нэгдсэн улс даяар 65 сая өрх одоо аж ахуйн нэгжийг хамардаг ийм асар том сүлжээ байгаа. Тэгэхээр энэ талыг бол Comcast-ийн санхүүгийн одоо санхүү хариуцсан захирал асан Майкл одоо Ангелакис ирж одоо удирдах ийм мэдээлэл гарсан маань. За харин компани яг үндсэн эзэн болох Brian Roberts-ийн хувьд бол 2 компани удирдлагад хоёуланд нь оролцоод явна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр нэг талдаа яг медиа талдаа, нөгөө талдаа бол технологи талдаа байгаа. За тэгэхээр яагаад заавал ингэж хуваагдж байгаа талаар бас товчхон ярихад компани удирдлагууд урьд нь за энэ бүхнийг нэг дээвэр дор байлгах нь зөв гэж үздэг байсан. За гэтэл одоо бол зах зээл өөрчлөгдсөн гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Хүмүүс одоо кабелийн телевиз үзэхээ болж сошиал
медиа, стриминг рүү одоо илүү шилжсэн учраас энэ хоёр бизнесийг тусдаа байлгах нь илүү ашигтай гэж үзсэн маа. Тэгэхээр энэ мэдээ гарсны дараа бас Comcast-ийн хувьд шууд 8% өссөн. Тэгээ шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ хуваагдал нь цаашдаа Америкийн медиа салбарт за бусад том кабелийн компаниуд нэгдэх, за бие биенээ худалдаж авах шинэ ийм одоо давлгаа одоо ийм үзэгдлийг эхлүүлж магадгүй гэж байна. Тэгэхээр энийг бас хөрөнгийн зах зээл талаас нь харахаар одоо энэ хуваагдал ер нь цаашид ямар эерэг болон сөрөг үр дагаврыг авчрах боломжтой байна. Энэ тэгэхээр нөгөө аудиенс гэж буюу одоо яг хэрэглэгч талаасаа тий үйлчлүүлэгч талаасаа яг хуваагдахаас өөр одоо ийм аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа. Яагаад тэгэхээр шинээр одоо яг энэ одоо кабелийн сувгийг үздэг хүмүүсийн тоо бол нэмэгдэхгүй байна. За илүү одоо стриминг буюу онлайн платформудаар дамжиж байгаа одоо ийм одоо юу гэдэг мэдээллийг хүмүүс их авдаг болж байгаа. За үүнтэй холбоотойгоор ер нь бол зах зээл дээр одоо энэ бизнесийг салгахгүй бол Comcast өөрөө 2026 он гарснаас хойш 30-аас 40%-аар үнэлгээний зах зээлийн үнэлгээг алдсан. За сүүлийн жилүүдэд маш хүчтэй унж байгаа. Тийм учраас энэ компани бол цаашдаа нэгэн менежментийн компани болоод нөгөөх нь бол илүү стриминг дээр суурилсан ийм одоо компани болж хувирахгүй бол цаашдаа ингээд нийтээрээ унаад ах ийм нөхцөл байдал бүрдсэн л дээ. Тэгэхээр цаашдаа бол юу гэдэг дэлхийд дээр ер нь бол энэ яг бидний одоо хэрэглэдэг Netflix шиг ч гэдэг юм уу те. Эсвэл яг ингээд төлбөр төлдөг өөрийнхөө үзхийг хүссэн юм ал худалдаж авдаг одоо team систем рүү ерөнхийдөө шилжиж байгаа юм нөхцөл харагдчихлаа л да. Тэгэхээр бид нар бас өмнөх одоо гэрээ хэлцлүүдийг тайлбарлаж ирсэн те. Skydance, Warner Bros яаж нэгдэж чинь. За тэрэн дээр Netflix өөрсдийнхөө орох саналыг яаж өгч ирсэн. За энэ эдгээр компаниуд өөрсдөн дээрээ тэр спортын дамжуулалтыг ч гэдэг юм уу өөр одоо шууд дамжуулахад ямар боломжтой ийм бүтээгдэхүүнүүдээр энийг яаж авч байгаа вэ гэдгээс харахад бол ялцчгүй Comcast хийж байгаа энэ үйлдэл бол зөв харагдаж байна. За эргээд бол зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 8% өрснө гэдэг бол хэрэглэгчид ямар дүн тавьж байгаа вэ гэдэг нь үнээс харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ хуваагдал бол эх жил 1 жилийн хугацаанд яг үргэлжилж явхаар байгаа. Тэгэхээр бас хөрөнгөний зах зээл талаас нь тэр ер нь одоо яг ерөнхий одоо зах зээл талаас нь тэр бид одоо энэ мэдээллийг дараагийн хөтөлбөрүүдээр хүргэх болно. Тэгэхээр өргөжлүүлээд бас түрүү макро эдийн засгийн сэдвээр бид чипний талаар илүү дэлгэрэнгүй ярилцсан байгаа. Тэгэхээр үүнд бол яг бас нэг томоохон тоглогч нь бүгд найрамд Солонгос бол за тэр дундаа Samsung болон SK Hynix группууд байгаа. Тэгэхээр ер нь өмнөөс Солонгосын чипний амбиц ер нь хаашаа чиглэж явах шиг байна. Бас томоохон одоо дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээр одоо шийдвэр гаргасан байна. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй сувдаа яриач. За тэгэхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч за Ли Жимин болохоор яг даваа гарагт нөхөн мэдээлэл бол за SK Hynix болон за Samsung компаниудаа хамтран яг олон нийтэд зарласан. Тэгэхээр энэ яг ямар шийдвэр байсан бэ гэхээр хагас дамжуулагчийн салбарын одоо ноёрхлоо энэ улс одоо бэхжүүлэхийн тулд 576 тэрбум $, хөрөнгө оруулалтыг ерөөдөө хийхээ бол зарлаад байна. Тэрүүгээр тогтохгүй түнээс их хэмжээний бас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол амлаад байна л та. Тэгэхээр ерөнхийлөгч Ли Жимин хэлэхдээ за бид хэмэл оюуны үндсэн элементүүдийг за бусад улс орноос илүүгээр хурдан өөрийн болгож олж авах хэрэгтэй байна. Тэгэхээр ингэснээрээ хагас дамжуулагч за physical AI болон AI data төвүүд нь манай улсын одоо эдийн засгийн их үсрэлтийн одоо гол 3 тулгуур болно гэдгийг бол дурдаад байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын энэ задаргааг нь ерөөхдөө хараад үзэх юм бол 576 тэрбум $-оос за 517,87 тэрбум $, буюу за нийт 880 их 80 воныг за Samsung болон SK Hynix компаниудын ханган нийлүүлэгчтэйгээ хамтран за хөрөнгө оруулалтыг хийгээд тус улсын одоо Өмнөд Солонгос улсын баруун өмнөд бүст 2 шинэ чипний үйлдвэрлэл одоо байгуулахаар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөд байна л. Тэгэхээр мөн за Гуанчжоу хот болон за өмнөд Жолаа мужид 5-аас 20 их 80 вон болон за мөн Сөүл орчимд Чунчон бүсдэх одоо чип савлгааны кластерт нэмэлтээр 81 их 80 воны хөрөнгө оруулалт хийхээр бол төлөвлөсөн. Ийм мэдээллүүдийг бол ил гаргаад олон нийтэд бол зарлаад байна. Тэгэхээр сонирхолтой мэдээлэл байна. За үргэлжлүүлээд сансрын өрсөлдөөнтэй холбоотой нэг мэдээлэл бидэнд байна. Тодорхойлох юм бол Rocket Lab одоо компани сансрын уралдаанд өрсөлдөөнд SpaceX-тэй өрсөлдөхөөр за Iridium-ыг 8 тэрбум $-аар худалдаж авлаа гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр бас одоо баг зэрэг ойлгомжтой болохын тулд Rocket Lab-ыг одоо тодорхойлох юм бол сансрын пуужи хөргөлтүүлэн хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд SpaceX-ийн дараа буюу 2 дугаарт ордог. За захиурын хөндийн хамгийн хүчрхэг одоо ийм New Space технологийн компани гэж тодорхойлж байна. За харин одоо тэдний худалдаж авсан Iridium-ыг тодорхойлох юм бол дэлхийн нам тойрог замд 66 хиймэл дагуултай за далай тэмцнээс хүчин болон засгийн газруудад зориулсан дэлхийн хамгийн найдвартай ийм сансрын холбоо интернетийн сүлжээг 40 гаруй жилийн турш одоо тасралтгүй хангаж ажилуулж байгаа ийм салбарынхаа ийм акул компани
байгаа. Тэгэхээр Rocket Lab-ийн хувьд бол энэ том компаниг 8 тэрбум доллараар худалдаж авсан гэдэг бол бас ялцчихгүй анхаарал хандуулах юм мэдээлэл боллоо. Тэгэхээр энэхүү хэлцлийн дагуу Iridium-ийн хувьцаа эзэмшигчид нэг хувьцаа бүрээсээ $27 бэлнээр за үлдсэнийг нь Rocket Lab-ийн хувьцаа хэлбэрээр буюу нийт үнэлгээ нь нэг ч хувьцааг $54 тооцож одоо авах юм байгаа. Тэгэхээр шинжээчдийн үзэж байгаагаар бол энэхүү худалдан авалт нь Rocket Lab-ыг Elon Musk-ийн SpaceX компанид шууд одоо өрсөлдөх хэмжээний сансрын шинэ одоо супер гүрэн болгож гин гэж бол харж байна. За Rocket Lab өмнө нь зөвхөн пуужин хөөргөө хиймэл дагуулах эсрэг үйлчлэл үзүүлдэг байсан. За одоо Iridium-ыг авснаар бол яг хаа гэхээр өөрсдийн пуужингаар за ялангуяа одоо хөгжүүлж байгаа нейтрон пуужингаар өөрснөө хиймэл дагуулын тойрог замд гаргаж за хэрэглэгчдэд шууд сансрын холбооны үйлчилгээ үзүүлэх бүрэн одоо ийм интеграцлагдсан одоо бүтэц рүү шилжиж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр Rocket Lab-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Питер Бек бас хэлэхдээ бол манай компаниуд пуужин хөөргөлд хиймэл дагуулын үйлдвэрлэл байсан ч за 3 дахь гол тулгуурлах дэлхийг хамарсан одоо аппликейшнуудын дэлхийг хамарсан үйлчилгээ дутагдж байсан. За Iridium-ыг одоо бид авснаар бол өөрсдөө хөөрөх чадвартай сансрын супер гүрэн боллоо гэдгийг бол онцолж хэлсэн байна. Тэгэхээр Iridium-ыг өөртөө нэгтгэснээр Rocket Lab дараах одоо даваа талуудыг шууд эзэмшихээр байгаа. Нэгдүгээрт бол дэлхийн нам тойрог замдах хиймэл дагуулын сүлжээ болон за үнэтэй хөрөнгө тооцогдох L-band давтамжийн эрхийг авахаар байгаа. За дараагийнх нь бол мэдээ засгийн газар Батлан хамгаалгын хэсэг хонгоц далайн тээврийн салбарын 2.5 сая одоо идэвхтэй захиалагч хэрэглэгчдийг бол шууд өрсөлдөлтөөр авч байгаа гэж ойлгож байна. Гэх мэт ийм давуу талууд бол үүссэн байна. Lab дээр бас хэвлээ яг үнэлгээнд дээр нь ярихад бол өнгөрсөн 25 оны сүүл хэсэгт бол $30 үнэлгээтэйс хамгийн дээдсэгтэй 150 хүрсэн байна. Тэгээ саяны SpaceX-ийн IPO-тэй холбоотойгоор бол эргээд яг 100 орчим доллар төр үнэлэгдэж байгаа. За гэхдээ ер нь бол маш суурьтай компани гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр төлбөрийн төсвөл бас OpenAI компанитай холбоотой нэг сонирхолтой мэдээлэл байгаа шүү байна. Энэ талаар нэлээд өнгөө хаваалцвал. За тэгэхээр хамгийн анхны OpenAI компани за өөрсдийн нэрийн ийм бүтээгдэхүүн гаргахаар зарлаад байна л да. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг яг 7 сарын 15-ны өдөр одоо дэлхийн зах зээл дээр борлуулж эхэлснэ гэсэн нэг аль бие усаар мэдээлээд байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний нэр нь болохоор Codex Micro гэдэг нэртэй жижиг гар удирдлагын төхөөрөмж байгаад байна. Тэгэхээр энэ нь болохоор гар утас бол биш. За харин хөгжүүлэгчдэд зориулсан тусгай удирдлагын самбраа гэж өөрсдөө онцолж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр энэ кодчлалын туслах хэрэгсэл болох за Codex гэдэг өөрсдийн OpenAI-ийн одоо програмтай уялдан ажиллах ийм төхөөрөмж байна гэсэн үг. Тэгэхээр төхөөрөмжийг болохоор за Workcloud компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд за гадаад төрх нь бол тус компани өмнө нь гаргаж ирсэн одоо Creator Micro 2 загварын товчлуурын самбартай юм төстэй дөрвөлжин жижигхэн нэг юм одоо keyboardчиг зүйл байгаа гэсэн үг. Тэгэхээр механик товчлуур болон за мэдрэгч удирдлагатай энэ төхөөрөмж нь хэрэглэгчид код бичих, за тест ажиллуулах, тав хорон жилжих зэрэг одоо энэ давтагдсан үйлдэлүүдийг нэг л товчлолтоор ингээд дарахад маш хурдан гүйцэтгэх юм хэлбэр зүйл болж байна гэсэн үг. Гэхдээ компани яг одоогоор за үн болон за техникийн үзүүлэлтүүдийг бол хараахан зарлаагүй байна. Тэгэхээр Workcloud компани одоо худалдаалж байгаа одоо түрүүний хэлсэн ижил төрлийн Creator Micro 2 загварын одоо энэ загвар нь болохоор Америк нэгдсэн улс $199 бол борлуулагдсан юм байна. Тэгэхээр бас мэржлүүдийн одоо үзэж байгаагаар бас энэ нэвтэй ойролцоо үнэтэй байх болов уу гэж таамаглаад байгаа юм л да. Тэгэхээр бас OpenAI-тай бас холбоотой нэг мэдээлэл байгаа нь одоо iPhone-ы загварыг гаргасан Johnny Ive-тай хамтран хийж байгаа бас нэг өөр нууц бас нэг төхөөрөмжийг бас борлуулна гэдгийг бас зарласан. Гэхдээ яг юу хизээ яаж гарах уу гэдэг бас арайхан зарлаг байгаа. Тэгэхээр энэ хоёроос арай жоохон тустай ойлголт. Гэхдээ яг 7 сарын 15-ны энэ keyboard бол зарлагдана гэдэг бол аль биесээр мэдээлээд байгаа. Тэгэхээр OpenAI-ийн хувьд анх удаа юм бит төхөөрөмж гаргаж байгаа тохиолдол болж энэ бас үүнтэй холбоотойгоор хувьцаан ч юм уу компанийн үнэлгээний ямар нэгэн өсөлт бууралт гарсан болов уу? Тий яг нөгөө одоо угаасаа хүлээгдэж байгаа компаниуд юм. Тийм болохоор ер нь бол үүндээ зориулсан бас бүтээгдэхүүн боллоо гэж бас харж болохоор байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн зах зээл дээр нэвтэрсний дараагаар бол мэдээж одоо тухайн компани үнэлгээнд дээр бол нэмэгдэх бах. Тэгээд олон нийтэд нээлттэй болохоор энэ нь бол бүр их дэмжлэг болох хаа гэж бодож байна. Тэгэхээр маш сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Үзэгчдээ ажлын эхэнд хөтөлбөрийн маань лав гаргийн дугаарын дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрөө дуустал нь бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.